Бид энэ хэсгээр Camtasia 2020 програм дээр бичлэг хийх, рекорд, засвар хийх, edit, хуваалцах, share гэсэн үндсэн ойлголтуудыг үзэх болно. Одоо үзэж эхлэе. Яг одоо та Camtasia 2020 програмын редактор ямар байдалтайг харж байна. Энэ редакторт клипийг байрлуулах болон редакторлох боломжтой хугацааны панел буюу таймлайн энд харагдаж байна. Зүүн баганд хэрэгслүүдийн панел буюу Tools панел харагдаж байна. За энэ таны медианууд байрших ба мөн хэв дүрсүүд, за англиар shapes гэдэг, анимац, animation, эффектүүд, effects гэх мэт хэрэгслүүд бий. За одоо үүнийг зургийн талбай буюу англиар canvas гэж нэрлэнэ. Энд та медианы байршил, хэмжээг өөрчлөх ба урьдчилан харах, англиар preview хийх боломжтой. Баруун хэсэгт шин чанарын буюу properties панел байх ба энд та өөрийн медиа болон эффектийг улам нарийн засварлаж өөрчлөх боломжтой байдаг. Бичлэг эхлүүлэхийн тулд зүүн дээд буланд байх улаан дуугыг record гэсэн товчтойр товшноо. Ингээд редакторын цонх байхгүй болж Camtasia бичигчийн туслах жижиг цонх бий болж байна. За Camtasia бичигчийн тусламжтайгаар дэлгэцийг бүхэлд нь бичих, компьютерийн камераар бичлэг хийх, микрофоноор дуу авианы бичлэг хийх, системийн аудиог бичиж авах боломжтой. Микрофоны зурагтай айкон дээр тавшихад on эсвэл off горимд шилжинэ. Бусад айконууд дээр тавшилтын on, off төлөвт бас шилжүүлж болж байна. Доош харсан сум дээр тавшин тохируулга хийх боломжтой. За ингээд бичлэг хийх бэлэн гэж үзвэл record гэсэн товчтойр товшноо. За Camtasia програм маань бичлэг хэлэх хүртэл тоолж эхэлж байна. За энд би дуу хоолоогоор нэг ганц хоёр өгүүлбэр хэлье. За энэ өдрийн мэнд хүргэе. Энэ хичээлээр бид Camtasia гэсэн програмын тухай үзнэ. За Camtasia програм маань болохоор видеог редакторлох програм юм аа. За ингэж хэлээд бичлэгийг дуусгая гэж үзвэл компьютерийн товчтойр F10 эсвэл Camtasia Recorder-оо дуудаж гаргаж ирнэ. За энэ туслах цонх гарч ирсэн байна. За бичлэг таалагдаагүй бол delete товчтойр дарж арилгаад дахин бичлэгийг эхлүүлж болно. Зогсоё гэвэл stop гэсэн товчтойр товшино. За бичлэгийн файл media bin гэсэн панел мөн бичлэгийн клип Canvas хэсэгт бий болох ба хугацааны панелд бичлэгийн зам бий болсон энд харагдаж байна. За хугацааны панелд 1-р зам буюу track 1 дээр дэлгэцийн бичлэг болон track 2 дээр таны микрофоноор ярьсан яриа буюу аудио бичигдсэн байна. Бичсэн бичлэгээ харахын тулд тоглоулах товчтойр товших эсвэл spacebar товчийг дарна. Видеоны тодорхой хэсэг буюу эпизод руу очихын тулд тэр хэсгийн хугацааны хуваар дээр маусны сумыг авчиж нэг товшилт хийн. За эсвэл хугацааны панел дахь гүүгчийн цэнхэр өнгөтэй толгой дээр маусны сумыг авчингаа чирэн видеоны тухайн хэсэг рүү очиж болно. Видеоны тодорхой хэсгийг арилгахыг хүсвэл цэнхэр өнгөтэй толгойн баруун болон зүүн талд байгаа ногоон улаан өнгөтэй бариул эсвэл ишийг хөдөлгөн, за англиар үүнийг handle гэж хэлнэ. За ингэж хөдөлгөөд сонголт хийж аваад cut гэсэн айкон дээр тавшин арилгана. За энд сайн харуул оёсон юм шиг босоо зураас гарсан медианы тодорхой хэсгийг арилгасныг илтгэж байна. Илүү эсвэл дутуу тайралт хийсэн бол тайралтын үйлдэлийг undo, redo товчны тусламжтайгаар зааж болно. Сонголт хийсний дараа цэнхэр өнгөтэй толгой болон улаан ногоон өнгөтэй ишнүүдийг хамт байлгаагүй цэнхэр өнгөтэй толгой дээр 2 удаа товшилт хийнэ. Зам дээрх бичлэгийг сонгоход шар өнгийн хүрээтэй болсон энд харагдаж байгаа ба эхлэх анхны кадр руу очин маусны сумыг байлгахад 2 тийш харсан сум болох ба чирвэл тайрах буюу trimming гэсэн үйлдэл хийгдэж байна. За хугацааны хуваар дээрх бичлэгийн замыг сайн харахын тулд zoom слайдер буюу томсгох, багасгах гүгчийг ашиглаж болох нэ. Томруулдаг шил дээр тавшвал бүх бичлэг хугацааны хуваарийн дагуу харагдах байдалд очино. За нэмэлт медиа, гарчиг текст, эффект оруулъя гэвэл хэрэгслүүдийн панелаас сонгож аваад хугацааны хуваар руу чирч оруулнаа. Яг хаана байрлуулахаа сонгоод маусны товчийг суллана.
шилжилтийн буюу transition, за мөн анимац бүхий эффект оруулах гэвэл сонгоод, чирж, хугацааны панелийн аль медиаар оруулах тэр хэсэгт авчиад шар өнгөөр гэрэлтэх ба тэр үед нь маусны товчийг суллана. Та хийж байгаа видео руу оруулсан элементүүдтэйгээ ажиллах үед Canvas гэсэн хэсгийг ашиглана. Байршуулах, хэмжээг нь өөрчлөх болон нарийн тохируулах хийх үед Properties гэсэн панелийг ашиглана. За Properties гэдэг нь монголоор шин чанарын панел гэж хэлж болно. Таны эвлүүлсэн видео болсон гэж үзвэл өөрийн компьютер руу видео файл болгон хадгалах, урьдчилан харах болон бусад түгээмэл сайтууд дээр шеэрлэхийн тулд Share буюу хуваалцах гэсэн товч дээр товшно. Төгсгөлд нь өөрийн хийсэн төслийн файлаа хадгалах хэрэгтэй. За ийм байдлаар бид энэ хэсгээр Camtasia програм дээр бичлэг хийх, засварлах болон хадгалах, шеэрлэх буюу хуваалцах үйлдэлийг товч үзлээ.